Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За би хүүхдийн төв соёлын эмчилгээр хэлсэн орлогч захирал Аззээ гэж байна. Өнөөдөр бид та бүхэнд хүүхдийн нойрны талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. За нойр гэдэг бол хүүхдийн өсөлт хөгжил, хэл ярианы хөгжил, бие бэлтрийн хөгжил зэрэг олон хөгжилд бол эргээр нөлөөлдөг. Нойрны талаар олон эрдэмтэд бол судалгаа хийсэн байдаг. За Английн эрдэмтэд бол 9 сартаас эхлээд 5 хүртэлх насны хүүхдийн нойрыг бол судалсан байдаг. За энэ судалгаан дээр ямар онцлог үр дүн гарсан бэ гэхээр хүүхдийг тогтмол цагт яг тохирсон хугацаагаар насанд нь тохирсон хугацаагаар нь унтуулад бусад хүүхдүүд нь бол хамаагүй тогтмол бус цагт унтаад ийм судалгаа хийсэн юм байна. За ингээд бол тогтмол цагт унтдаг яг удаан одоо жишээ нь 9 сараас 5 хүртэлх насны хүүхэд ихэд дор хаяж 11-ээс 14 цаг унтах ёстой. Эдгээр хүүхдүүдийг 11-ээс 14 цаг унтуулад үеийнхэнтэй харьцуулахад бол тогтмол цагт унтдаггүй хүүхдтэй харьцуулахад бол хэл ярианы хөгжил, бие бэлтрийн хөгжлөөр бол хүүхдүүд маань илүү исэн байна. Мөн математик сэтгэлгээ нь бас илүү хөгжсөн, илүү тийм үр дүнтэй гарсан байна. За тэгэхээр хүүхдүүдийг ер нь бол ялангуяа бага насны хүүхэд нэраа хүүхдийг яг тохирсон цагт нь тогтмол цагт яг тохирсон хугацаагаар нь унтуулах нь бол хүүхдийн хөгжилд маш эргээр нөлөөлт юм аа. За нэраа гэдэг маань 28 хоногтой, төрснөөс хойш 28 хоногтой хүүхдийг бол 28 хоног дотор бол нэраа гэж нэрлэдэг. За нэраа хүүхд маань дор хаяж 18-аас 20 цаг унтах ёстой байдаг. За 2-оос 6 сартай хүүхд бол 14-аас 16 цаг, 6 сараас 1 хүртэлх насны хүүхд бол 14 цаг бас унтах ёстой байдаг. За 1-ээс 3 наснд бол 12-оос 14 цаг гэх мэтчлэн ингээд хүүхдийн нас бол 5-аас 16 насны хүүхд бол дор хаяж 10-аас 11 цаг унтах ёстой. За 3-аас 5 настай хүүхд бол 11-ээс 12 цаг унтах ёстой гэх мэтчлэн яг энэ хугацаанд гол нь тогтмол цагт унтуулах хэрэгтэй. За ялангуяа хүүхдийг бол оройн 21 цаг гэхэд оронд нь оруулж унтуулах нь хүүхдэд сайн байдаг. Яагаад сайн бэ гэхээр 21-ээс 22 цагийн хооронд бол хүүхдийн өнчин тархинаас бол хүүхдийн өсөлтийг дэмждэг соматотропин гэдэг даавар маань ялгардаг. За энэ цагт хэрэг унтах юм бол хүүхдийн өсөлтөнд бас тодорхой хэмжээгээр эргээр нөлөөлдөг байна. За нойр дутуу үед бол хүүхэд бол тодорхой хэмжээгээр сэрэгтэй бол уур уцаартай юм уу ямар нэгэн байдлаар сэрдэг. Нойр дутуу явснаар бол тэр хүүхдийн хөгжил мэдээж хоцронг болох нь байна. Өсөлт хөгжилт, хэл ярианы хөгжилтөнд бас сөргөөр нөлөөлдөг байна. За нойр дутуу үед яагаад ингэж сөргөөр нөлөөлдөг юм бэ? Нойр яагаад хүүхдэд хэрэгтэй юм бэ гэхээр хүүхэд унтж байх үедээ яг тухайн өдөр олж авсан мэдээлэлээ бол тодорхой хэмжээгээр төсөөлөн бодож тодорхой хэмжээгээр мэдрэлийн эсүүдийн синапс гэж үүсэж идэг. Дутуу нойртой явснаар бол мэдрэлийн эсүүдийн хооронд энэ синапс маань холбоос маань үүсдэггүй байх нэ. Ингэхээр хүүхэд маань одоо хэл ярианы хөгжлөнд сөргөөр нөлөөлөх юм эсвэл хүүхдүүд бас судалгаад бол сурлагын амжилтанд нас нойр нөлөөлдөг гэж үздэг. Тэгэхээр энэ нойр дутуу явсан хүүхдүүд бас сурлагын амжилт бас тааруу байх хандлагатай байдаг. Тиймээс ээж аавд хүүхдүүдэд гол нь тогтмол цагт яг удаан хугацаагаар сайхан тайван унтуулах нь маш хүүхдийн хөгжилд хэрэгтэй юм аа. За нойр гэж ярьсныхаа одоо хүүхдийг яаж тийм сайхан тайван унтуулах ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд бүүгэл хэрэгтэй. Бүүгэлж тэрвч унтуулах хэрэгтэй. За мөн түнчлэн одоо оронд нь оруулаад унтахын өмнө бол усанд оруулах, тайвшруулах тий. За унтахын өмнө ялангуяа телевизийн олон ангитай телевизээр аль болох унтахын өмнө үзүүлэх байх хэрэгтэй. За ялангуяа адал явдалтай кино, нэвтрүүлэг зэргийг үзүүлэх байх нь зүг байдаг. Яагаад гэхээр хүүхэд тийм одоо адал явдалтай кино нэвтрүүлэг үзснээрээ шүнжин тэрийгэ үргэлжлүүлэн ургуулсан бодолж зүүдлээд тавгүй унтдаг байх нэ. Тэгэхээр одоо хүүхэд яг тохирсон цагаар унтсан ч гэсэн тавгүй унтах нь бас хүүхдийн хөгжилд сэтгэл зүйд ч гэсэн сайн байдаг. Ер нь бол яагаад заавал одоо тогтмол цагт унтуулна гэдэг юм бэ гэхээр хүүхэд нэраа хүүхд ялангуяа дөнгөж гараад бол гадаад орчиндөө тасан цогцож байдаг. Яг энэ хугацаанд нь ээжүүд маань, эцэг эхчүүд маань яах ёстой вэ гэхээр өдөр шөнийг бас ялгуулах тий. Өдрийн цагаар олох, сэрүүн байлгах, шөнө бол тайван унтуулах тал дээр нь бас анхаарах хэрэгтэй. Зарим хүүхдүүд одоо шөнө өдөр нь унтаад шөнө
одоо сэрүүн байх тохиолдол байдаг. Сэрүүн мөртлөө уйлах ч юм уу. За энэ тохиолдолд бол яах ёстой гэхээр гол нь тэр дэглэмийн л зөв баримтлуулах хэрэгтэй. Өдрийн цагааруулах сэргийг л хүүхдэд ямар нэгэн байдлаар ийм байдлаар л одоо яг шөнийн сайхан нойронд шилжүүлнэ. За түүнээс гадна яг энэ унтуулах хүүхэд унтуулах арга дээр бол Фербер гэж Америк нэгдсэн улсын хүүхдийн эмч нэг арга бичсэн байдаг. За тэр нь ямар арга вэ гэхээр Ферберийн арга гэдэг. Энэ арга нь болохоор 6 сартаагаас дээш насны хүүхдэд хэрэглэхэд зохимжтой. За энэ 6 сартаагаас дээш хүүхдүүдэд унтуулахын тулд тогтмол цагт оронд нь оруулаад хэвдүүлээд эцэг эхчүүд маань гэрлийн өрөөнийхөө гэрлийг баг зэрэг бүдэг болгоод тэгээ өрөөнөөс нь гарч явах хэрэгтэй. Өрөөнөөс нь гараа явахад одоо хүүхэд уйлна. Уйллаа гэхэд тодорхой хэмжээгээр 2 минутын дараа эцэг эхчүүд яг уйлсныхын дараа өрөөнд нь орохгүй байх нь 2 минутын дараа өрөөнд нь ороод за хүүхдэд тайвшруулна. Тайвшруулахдаа орноос нь өрөхгүйгээр хүүхдэд тайвшруулад гэхдээ магтахгүй. Тэгээд тайвшруулад ямар нэгэн цай сүү ч юм уу ямар нэгэн уух юм гэхгүй гол нь орон дотор нь тэр чигээр нь хэвдүүлээд тэгээд буцаад гарах нь. За тэгээд өмнө нь 2 минут гэсэн бол дараагийн 3 минут 5 минут гээд орох цайгаа одоо удаан хугацаанд болгоод уртсгаад ийм маягаар хүүхдийг бол унтуулах хэрэгтэй. Энд бол хүүхэд ямар ойлголт төрж байна, хүүхдэд ямар мэдрэмж төрж байгаа гэхээр ээж аав маань намайг орхиж яваагүй юм байна. Ингээд намайг орхиогүй юм байна. Гэхдээ миний ойлгоход бол нэг сэтгэл хангалуун биш байгаа юм байна. Таата биш байгаа юм байна гэдэг сэтгэл төрж хүүхэд өөрөө одоо би унтах хэрэгтэй юм байна гэдэг мэдрэмж тийм ойлголтыг сурах. Тийм үйл явц юм аа. Тэгээ бас үнсэг харга гэж бас байдаг. Хүүхэд унтуулахад хүүхдийг тайвшруулж, ийлж үнсэх ямар нэгэн байдлаар хүүхдэд одоо сэтгэл зүйд нь одоо ганцаараа биш гэдгийг ойлгуулах. Энэ нь маш чухал. Хөл ээжүүд маань хүүхэд унтуулахдаа юу анхаарах вэ гэхээр кофеин агуулсан цай, кока-кола, кофе зэрэг хүнсний бүтээгдэхүүн айлуулах хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ингэснээр бол хүүхдийг бас тайван унтаж нойрсоход бас эргээр нөлөөлт юм аа. За өнөөдрийн дугаараар бид нойрны талаар ярилцлаа. Хүүхдийн нойронд бол нойрны ач холбогдлын талаар ялангуяа хүүхдийн өсөлт хөгжилд, бие улирын хөгжил, хэл ярианы хөгжилд эргээр нөлөөлт юм байна гэдгийг бид нар ойлгож чадлаа. Иймээс эцэг эхчүүдээ асран хамгаалагч нараа, асрамжлагч нараа та бүхэн хүүхдүүдэд тогтмол цагт унтуулж хөвшөөрэй. Та бүхэнд эрүүл мэндийг хүсье.